Хоёр зүйл дээр бол тайлбар хийвэл ер нь зүйтэй. Гэхдээ нэгдүгээрт нь бол одоо тэр баялагтай эзэн болж чадахгүй байхад гол үүрэг гүйцэтгсэн гэж Баттулга гишүүн одоо ярьж байгаа нь бол өөрөө тун эмгэнэлтэй тийм зүйл байгаа. Яг тэгвэл оюутлахын гэрээг байгуулж хахад Баттулга гишүүн манай засгийн газрын зам тээврийн сайд байсан хүн. Тэгээ бүр оюутлахын гэрээг байгуулахын тулд зам тээвэртэй холбоотой хуулинд өөрчлөлт оруулах хуулийг Баттулга гишүүн санаачилж ээлж тэр чуулганаар хилцүүлж ийсэн. Тэгээд энэ тогтоолыг бол баталцсан хүн байгаа. Тэгэхээр өөрийнхөө хийсэн зүйлийг одоо ингээ мартчихад одоо олон жилийн дараа ингээ худлаа ярьж явах нь бол зүуд нийцэхгүй. Тэр бол зохисгүй зүйлээ гэж хэлэх гэж байна. За сонгуульд оролцсон бүх үедээ болвол буюу одоо би бол 8 удаагийн сонгуульд орсон 5-д нь ялсан. Тэр үед бол манай нам 2 удаад нь бол олон судалтай болж исэн. Тэгэхээр одоо намаа удирдаад бол ялгдуулнаа гэж байгаа нь бол зарим нэг хүмүүсийн хүсэл юм уу эсвэл фантаз ийм зүйлд яг бол нөгөө амьдралынхаа туршлагаар энийг баталсан учраас тэгж ярихд бол илүү ч зүйлээ. Харин зүгээр би хэлж байгаа нь манай намын гишүүд бол өөр өөрийн үзэл бодолтой. Тэгээд тэр хүмүүс бол одоо манай намын 230 мянган гишүүний 10 хүрэхгүй хүн тийм ярьж байгаа. Тийм учраас энэ асуудлыг бол манай намын бодлогын дээд байгууллага үндэсний бодлогоор шийднэ. Үндэсний бодлогоор бол 378 гишүүнтэй. Тэгэхээр ингээд олонхын саналаар шийдэж явдаг ийм зохицуулттай ийм зүйл байна. Тэгэхээр батламжлахаар бүрдсэн юм шиг байсан шүү дээ. Яг эзэг бодлуудыг намаа ялгаж чадах удаа яа. Ер нь хэрхэн ажиллах юм? Ямар стратеги? Ер нь бол хурлын дараа одоо хэрвээ батлагдвал яг цаашаа яаж ажиллах уу, ямар стратеги баримтлах уу гэдэг талаараа дэлгэнгүй мэдээллийг та бүхэнд өгнө. Ер нь танаа нам ингээ асар олон фракцтай шүү дээ. Одоо өнгөрсөн өдрүүд харж байгаад ер нь та энэ олон фракцийн дэмжлэгийг ер нь авч чадах нь одоо ер нь. Тийм ер нь яг одоо манай 378 гишүүдийг харж байхад бол 4 том фракц, 2 жижиг фракц, 6 фракц. Яг одоогийн байдлаар бол 4 том фракцын дөрвөлээ намайг дэмжиж байгаа. Таны 3 шатны шүүхээр бие бүрэлдэхүүн тогтоогдсон гэсэн шүүгчид тусгай санал гаргаад хүчингүй болгоцсон гэдэг ийм зүйлийг намын гишүүнээс үзээ. Тань дээр ямар ярьсан? Энэ нь бол шүүхийн процедур, шүүхийн шийдвэрүүд. За энэ бол яг л номоор л хийгдсэн зүйлүүд. Угаасаа дээд шүүх, хяналтын шатны шүүх, анх шатны шүүх гэх 3 шүүх байна. Дээр нь дээд шүүхийн хяналтын шатн дээр харин эсэргээрээ тусгай санал гаргаснаас болж зөвхөн эрүүгийн танхим биш, бүтэн бүрэлдэхүүн дээр хилцсэн учраас энэ бол хамгийн зөв зөвтэй шийдвэр болсон гэдэгт би бүр итгэлтэй байна.